За энэ 2013 оны 7 сарын 22-ны өдрийн сонин дээр одоо энэ Багнуурын дулааны станцаас 2 тэрбум төгрөг оюуны ундраар шилжсэн гэсэн тийм одоо мэдээлэл нийтлэл гарсан байлээ. Тэгээд тэрийг одоо манай захирал жаргал сайхан ийм мэдээлэл манайхыг одоо ингэж 2 тэрбум төгрөг шилжүүлсэн байна гэж ийм сонин дээр гарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нэр одоо тийм бүх төгрөг шилжүүлээг өмчөндөө гэдэг ач холбогдол өгөөгүй байж итэл 7 сарын 31-ний өдөр юу яасан? 30-ны өдөр юм байна. Төрийн хян шалхахаас ярьж байна гэдэг 310-185 гэсэн утсаар над руу нэг хүн яриад таних Багнуурын дулааны станц инхцэг гэдэг хүмүүс нөө Багнуурын дулааны станц 2 тэрбум төгрөг евро шилжүүлсэн байна. Оюуны ундраар шилжүүлсэн юм уу гэхгүй. Тэгэхээр үгүй ямар тийм 2 тэрбум төгрөг шилжүүлэх үү? Ерөөсөө тийм шилжүүлээгүй гэдгсэн чинь энд Багнуурын дулааны станц гэж байна штэ. Тэгэхээр юу юм төлбөрийн даалгавар юм уу юу юм? Наад чинь манай хөл шилжүүлээгүй уурхай эднэртэй хамдарсан байлгүй дээ. Одоо Багнуур дүрхт чинь уурхай манай хоёрыг бас хамдуулдаг байхгүй төрийн өмчт хоёр компани болохоор уурхай эднэртэй хамдарсан байлгүй дээ гэсэн чинь тэгвэл уурхайтай хамдарсан багтаа гэж буцаад явсан байхгүй юу. Тэгээд энэ асуудал ингээд юу яагагүй байж итэл манай захирал ахиж уцтаад одоо хэдэн тийм 8 сарын хэдэн тийм уцтаад юу яалаа. Таныг одоо энэ өдрийн санд Багнуурын дулааны станц 2 тэрбум шилжүүлсэн одоо Отмын дараа оюуны ундраар шилжүүлсэн гэсэн мэдээллийг таныг өдрийн санд өгсөн гэж байна гэхгүй юу. Тэгээд одоо би мөнгө шилжүүлээгүй яаж өөрөө тэгээ ярих уу айлс бүр шилжүүлсэн байж ээж өөрийгөө тэгээ ярих уу. Тэгээд бүр гайхаад одоо ингээд нөгөө над руу уцсан хүний нэгдүгээрт бодлоо. Хоёрдугаар өдрийн сандтай би ямар ч холбоо авахгүй. Тэгээд маргааш өглөө нөгөө юу өдрийн санд руу одоо гомдлоо гаргахтаа уцтлаа гэсэн тэр өдрийн одоо 22-ны өдрийн тэр нийтлэг гэсэн хүмүүс амарчсан гэдэг уцаа ярих ямар ч боломжгүй. Тэгэхээр өөрөлдөл бичиж аваад тэгээд компанийнхаа зүгээс бас юу бичээд алтан тоо бичээд ингээд өдрийн санд дээр 2 хоногийн дараа очоод тэгээд нөгөө гомдлоо гаргасан чинь тэр үеийн одоо битсэн хүмүүс байхгүй амарчсан. Тэдний одоо тэр юугаа сонингоо хяндаг мэдээлэл хяндаг дарга нар нь амарчсан. Ерөөсөө хавдах юм байхгүй. Ингээ Баярбаатар гэдэг хүнтэй тэр одоо яг орж байгаа тэр Баярбаатар гэдэг хүнтэй уулзаад өргөдлөө өгөөд нэг комын өгөөд өөрөө одоо гомдлын харагдуулж өгөө өдрийн санд одоо ингээд ерөөсөө ийм мэдээлэл өгөөгүй гэдгээр батлахад бол өөрөөр хэлбэл 20 хэднээс та хойш ирээрээ гэж намайг явуулсан. Тэгээ эндээс одоо юу харагдаж байна гэвэл энэ мэдээллийг бүр огт бодлоо нэгдүгээр бичсэн байна. Нэгдүгээр бичсэн. Хоёрдугаарт одоо тэр тэгээд би нөгөө нэг маргааш өдрийн санд руу гомдлоо гаргуулах гэж ярихдаа өчигдрийн над руу төрийн яна шал хамгийн гол нь энэ байна. Төрийн яна шалах хорооноос ялсан тэр утсыг ингээд харсан чинь 310-185 гэсэн утсаар харна 11 тэгээс энэ хаанхын утас вэ гэд асуусан чинь юуны Тэв хөгжлийн банкны тууцын дарга утсаа гэж надад хэлсэн байхгүй. Тэгэхээр тэрлүүгээ би төрийн ян шалах биш юм байна гэж одоо тэрлүүгээ ингээд залгасан ч огт утсаа аваагүй. Тэгэхээр одоо эндээс юу харагдаж байна гэвэл тэр төрийн хяналт шалгахаас ярьж байна гэж одоо над руу ярьсан хүн бол миний нэрийг барьж ярьсан дээ шүү дээ. Одоо миний тэр тэнд ажилладаг ерөнхий нэгдлийн нууцыг олдгийн байгаа ч тэгээ одоо юу гэдгийг ашиглах гэдэг юм уу ингээд ашиглах гэж одоо над руу ярьсан байна. Миний нэрийг барих гэж ингэж ярьсан байна. Тэгэхээр миний нэрийг үнэхээр тэр Илтайм гэдэг хүн бол гутааж бүр юу яаж ашиглаад ийм нэр төр ингээд бүр гутаагаад одоо байж боломгүй юм нэг хийж байна. Хоёрдугаарт нь тэр хүн ахаад төрийн нэр барьж байна. Гуравдугаарт нь өөрөө тэр хүн тэр өдрийн санд тэр мэдээлэл өгсөн болж таарч штеп. Би бол одоо тэгж ойлгож байна. Тэгчгээд өөрөө өчгөөд тэгээд өдрийн санд инхцэг гэдэг хүнтэй ярьсан гэж явж байгаа гэж байна. Тэгэхээр юу гэж нэг гэвэл одоо намайг тэр өдрийн санд өгсөн ярилцлага өгсөн болгоо
Тэгэхдээ эндээс юу харагдаж байна вэ гэвэл тэр хүн өөрөө өгөөд зүгээр тэрийг одоо болохын тулд гэдэг юм уу одоо намайг ашиглахын тулд над руу ярьсан болж таарч байгаа байхгүй юу? Тэгээ санаатаагаар ингэж ярьсан болж таарч байна. Үүндээ хохиролтой байна. Тэгэхээр одоо энэний юуг одоо ямар ч гэсэн бүх газруудад одоо энийг илчилж одоо ярмаар байна. Гомдолтой байна. Нэр төрөөс эргээлмээр байна. Тэгээд холбогдоогүй одоо бол холбогдоогүй байгаа. Тэгээ яаж юм гэвэл энэ хүн бол олон хүнийг одоо нэр төрийн гутааж бүр одоо ингэж штэ. Нэгдүгээрт нь намайг ингэж байна. Хоёрдугаарт нь манай компаниг бүр нэрсрээ нэгж байна. Хоёрт манай компаниас 2 тэрбум төгрөг шилжүүлсэн болж байна. Гуравдугаарт нь оюуны унтрагийн Хотхон баяр даргын одоо нэрсрээ бүр унгааж байна. Одоо яах юм тэр би тэгээд нөгөө тэр мэдээллийг нийтлийг бүр ингээд юунаас их болсон гэдгээс бүр олж байгаа каналд юу хэвлээд авсан байхгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр юу гэж юм гэвэл ингэж илээ. Юу одоо ингээд эрчим хүчний байгууллагуудаас Хотхон баяр дарга бол одоо ингээд мөнгө аваад ингээд одоо байж байгаа юм байна гэсэн утгатай ингэсэн байсан байхгүй юу. Тэгэхээр үгүй тэр бүр өдрийн сайн дээр дэлгэсэн байна. Тэр сэтгүүлч бүр нийтлэлээр дэлгэсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ эрчим хүчний бүх компаниудыг одоо хүртэл одоо тэр мөнгө төгрөг шилжүүлдэг энэ гэж хэлэх гээд байна. Юу нэр хүндийг онолж штэ тийм ээ. Ийм л юм болсон. Одоо тэгэхээр та цаашдаа яа гэж бодож байна? Гэхдээ одоо би ерөөсөө цаашдаа нэр төрөө миний хувьд бол манай компани дээрээс нь энэ юуны миний нэрсээр унж штэ. Тэгэхээр энийг одоо би таныг одоо яриа өгөх гэж мэдэж байгаа тийм. Мэдхгүй байгаа юу эсвэл мэдхгүй бас таны нэр хүндийг компани онцсон байгаа юу? Гэхдээ одоо унж таараш айгуул намайг энэ би ер нь одоо анх удаа энэ ярилцлага өгч байна. Одоо цаашлаад өдрийн санд би юм авчихсан байна. Тэрийг залруулга гаргаж өгөх хэрвээ өгөхгүй бол одоо би халбууд төшөөх үеийг тэнд нь хандна гэжсэн байна. Ямар ч байсан бүх нэр төрөө сэргийлж байгаа. Тэгээ манай компани дээр мэдээж хүмүүс эксцэг ярьсан ч юм уу гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм үү. Ер нь хин ч гэсэн тэгж ойлгоо шүү дээ. Тийм. Тийм.